За ингээд Монгол Улсын ерөнхий сайд гомжмын зандан шатар таныг судалтаас авахыг урьж байна. Юуны өмнө надад өндөр үүрэг хариуцлага тэгэл найдвар хүлээлгэсэн улсын их хурлын гишүүд та бүхэн чин сэтгэлийн оролцсон 117 гишүүний 92% саналаар Гомбожовын зандан шатар Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдоод байна. Шинээр маш том хямралтай энэ үед ханцуу шамлаад үзье гэдэг талдаа байгаа болов уу гэж итгэж байгаа. Монголчууд зовж хансан, монголчууд ядуу байж хансан. Хэрвээ энэ 100 хоногийн дараа та яг л өмнөх ерөнхий сайдууд шигээр эсвэлтхүү хийгээд ямар нэгэн шалтгаан тоочоод байж байх юм бол бид бүхэн үнэхээр эрс шинжилэл хийж вэж бид нар энэ маш хүнд асуудлуудаас гарах. Засгийн газрын үүрэг гэхэд сүүлийн 10 жилд бол бараг 2.2 дахин өссөн байна. Тэгэхээр та эдийн засгийн хүний хувьд мөрчлөг сүрсэн бодлогыг ер нь барих юм уу эсвэл Яг нэг үгэлэхэд бол би зандан шатрын ерөнхий сайд бол маш их өрөвдсөн. Төрийн сайдын сэнти бол хүрх цэг бус эхлэх цэг гэдгийг сануулж илье. Өнгөрсөн удаагийн засгийн газрын авч хэрэгжүүлж байсан буруу алдаатай бодлогуудыг үр дүн баахан мөнгө нийлүүлэлтүүд баахан буруу шийдвэрүүдтэй холбоотой. Тэгэхээр энэ инфляцийг хэрхэн барих юм? Валютын аншаад тогтоон байрч яг дийлэх үү? Чадах уу? Альва шийдэл эдийн засгийн ч гэсэн шийдэл хаас тоормс хоёр дээр л байх хэрэгтэй. Тоормзог машин ажиллахгүй үстэй. Тэгвэл хаазг машин ажиллахгүй үстэй. Дандаа хаазг шидэвэл эргэлтэй байна, тойроо байна, ностгоо байна. Машин холдсон шүү дээ. Шинэ засгийн газрын анхны хуралдаанаар өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл 2.3 их төгрөгийн зардлыг хасгаар тусгаад байгаа юм байна. Дүүрсний өмнө 2 дахин өндөр байхад бол нодон жил бол бид эдийн засгийн асар боломж реформ хийх боломж байжээ. Харин нэг талдаа бод байдлыг ойлгох хэрэгтэй. Төсвийн орлого 3.3 их наадаар тасрах бодит эрсдэл бий болсон. Инфляц 2.7 тоноос дээш давж өсөрч, валютын аншийг 4000 хүртэл алах тооцоотой. Энэ бүх төсөв санхүү валютын нөөцийн хүндрэлтэй эрсдэлээр нөхцөлд ажлыг хүлээж авсан. Иймээс эдийн засгаа докторжуулж төвчж болох урсгал зарлуудаа танаж 370 тэрбум, төсвийн өөр ашиггүй зарлуудыг танаж 617 тэрбум, дарга нарын тоог бууруулах 261 тэрбум төгрөгийн төсөв хэмжээ. Төрийн компаниудын дарга нарын цалин бууруулж 3 сая төгрөг болгосон. 5 толгой компани дээр зөвлөл томилж ажиллуулснараа үр ашиг 3 дахин сайжирсан. Өрмийг нь хамчаад хосны үн төлөвлөлөд байгаа юм шиг. 7-8 сарын экспорт 1.6 дахин нэмэгдсэн өмнөх хагас жилийнхаас. Биржийн арилжаас сэргсэн. Энэ хэмжээгээр төсвийн орлого, борлуулалтын орлогыг тэнцвэржүүлж чадчихээн. Ийм бодит үр дүнгууд гарсан учраас эдийн засаг дахь өсөлт 5.7% эдийн засгийн өсөлт хүрээд байна. 7 дугаар сарын байдлаар 541 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан төсөв 52 тэрбум төгрөгийн ашигтай болж гүйцэтгэл сайжирчна. Энэ бол бодит байдал юм. Тоо худлаа ярьдгүй. Одоо өнөөдөр валютын нөөц түүхэнд байгааг үдээд хэмжээндээ буюу 5.7 тэрбум долларт хүрээд байна. Эрдэнэс хэмжээлдээ бид 2 их найдын ашигтай ажил тооцоотой байсныг хэрэгжил 3 их найд болоо шахсан. Зөвхөн 7 сард бараг 3 сая тонн, 8 дугаар сард 3.8 сая тонн үрс арилжаалсан нь сүүлийн 1 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүд байгаа. Сайн муу ажилласныг бид өөрсдөө үгүй. Гэхдээ тоо баримтууд бидний 2 сарын ажлын үр дүн ил тод яруу тод харуулж байгаа. За сайн байцгаана уу? Оюутын төсвийн ордыг шинээр нээл. Төрөг нуурыг хурааж авлаа. Сайртын орд газар буюу цайрт минералын цөөхөн хэсэг бүлэг хүмүүс хувьдаа завшсан. Энэ бол одоо илт план цаан дээр юм жилгээд баг болохоор. 27-28 он GDP-г үндсэндээ даабалдах жишийн гангийн үйлдвэрүүд ажлаа энэ жил одоо тендерээр зарлаж эхэлж байна. Газын хоолой Монгол улсаар дамжихад нэлээх орлого олно одоо тодорхойтой байлээд яах вэ? Норвегийн үндсэн хуулиас иш авч баялагын сангийн тухай хууль үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрөө санаачж оруулсан. Энэ үе нийтэд ашиглаждаг биш. Ирээдүйн үедээ үлдээх байх ийм зарчмыг суулгасан юм байна. Харамсалтай энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маань хэрэгжихгүй болсон. 19 онд шүү дээ. 6 жил болж байна. Одоо хэрэгжээгүй. Үр дүн нь бол 6 жил хүлээхгүй. 6 сарын дотор бид ихний үр дүнгээ гарганаа. Энд дээр жишээлбэл захирлууд бэлэн байна уу? Манай компанийн хувьд бол 100% дэмжиж байгаа. Надад 2 сайн мэдээ байна. Бид иргэдтэйгээ хамтраад захимаар Эх оны төсвийг хэрхэн юунд зарцуулах вэ гэдэг санал асуулгыг явуулах үүрэг өгчээ. төр өсгсөн санал асуулга ажиллахгүй. Хэзээ төсвийг ил тод хэлцүүлж байгаагүй. Тэгээ иргэдэг оролцуулах нь зөв. Тэгээ ер нь иргэдээс л ер нь хамгийн зүйл асууж явах нь хамгийн зөв л гэж бодож байна. Тэгэхээр эрүүл сараас олгочмаар би одоо тэгэхээр яахаа. За иргэдээс санал авахд бол эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт, эрчим хүчний найдвар тавиул хангамжинд төлхөө зарцуулаач гэж эхний 3-д эренбэлсэн. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Нэгдүгээр хавдар судлалын үндэсний төв 2-ыг зөвлөл судасны үндэсний төвийг шинээр байгуулъя. Эдис эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. 19 эмнэлгийг шинээр
ажилтнанд оруулъя гэсэн. Улаанбаатарын хяналтанд авч чадлаа. 2-р боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүллээ. 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 татвар байр, багш нарын орон сууцчлалтыг дэмжих, ипотекийн зээлийн асуудлыг шийдэх хөтөлбөр. Эрчим хүчний хангамж үйлчлэлтийн бэлтгэл байдлын гадна шинж нойр өрөхгүй байна. Миний нойр өрөхгүй юм чинь та нарын хаалж тавахгүй байгаа гэж итгэж байна. Зам бол үндсэндээ шинэ зам үндсэндээ байхгүй. Нодон жил эхлүүлсэн замуудыг үргэлжлүүлэхгүй болохгүй. И баримт захимаар болдог сүлжээг нэвтрүүлж байна. Ди парламент цэгийг бид санаачилж байсан бол ди гаврын цэгийн мэнийг бий болголоо. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгууллаа. За онцгой нөхцлөд гал төмөртэй ган зүйтэй байсан ч гэсэн онцгойгийн албаагчдынхаа уран шуулал хувь хэмжээ 30%-ийг 40% болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэн өнөөдөр та бүхэнд бас мэдэгдэе. Хар тамхитай тэмцэх албыг тусдан байгуулж хар тамхитай үндсэндээ тэмцлийг шинэ шатанд гаргасан. Авилгатай тэмцэх авилгатай амаарч дүүл хэрэгээр тэмцэх ажлыг эхлүүлсэн. Нөөцийн буцаа олголтыг 5% болгохоор ажиллаж байна. Энд бол одоо 4 амбултай айл жилдээ 2 сая орчим төгрөг буцааж авдаг болж байгаа. Энэ 3 сая хянан шалгах бий болно гэсэн үг шүү. Part time буюу цагийн ажилтай залуучуудын татвар үндсэндээ татвараас чөлөөлж байгаа шинэ татварын хуулиар. Энэ бол хүний хөгжлийн реформ, 10 цагч реформыг бид эх 5 жилийн үндсэн чиглэл болгож эрхэмлсэн бодлого. За энэ бол ингээд манай 100 хоногийн ажлыг маш хурангуй тайлан тоормзог машин байж болох үстэй. Тэгвэл хаазган машин байж болох. За өнгөрсөн 100 хоногт эдийн засаг ээдвэртэй донцлогоо тойсон учраас хаас тоормцыг хослуулсан ийм 100 хоног боллоо. Цаашдаа бид хаазаа гიშгэж урагшлах дардан замаар эдийн засгаас сэргэнэ. Дараагийн 7 хоног дахин уулзлаа баяр та.